одоо ингээд компанид ажиллана явагдаж байна. Бэлгэн болон нөхөр үрчүүн эрүүл мэндийн сургалтад охид хөвгүүдтэй ороод 40 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй ингээд алтан авах гээд асуулт хариултын тэмцээн зохиосон. Тэгэд өнөөдөр 8 сургуулийг авчираад 4-4-өр нь хуваагаад яг сургуулийнхаа 600 охинд орсон сургалтаа 8 сургуультаа орж ийн. Бас сургуулийнхаа хөвгүүдийн төлөөлөлт болгоод voice consult бас ингээд ороод явж байна. Энэ хүрээнд ер нь бол их тийм бичиж санаа зовх зүйлүүгээр илүү нээлттэй болцсон. Ер нь бол нэлээд миний анзарж байгаагаар үр дүн гарч ийна гэж бодож байна. Ирээдүйд бид нар ч гэсэн хэрэг болно гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө тэднэрээ илүү сайн ойлгох өдөр дээр илүү сайн хэрэг болно гэж ойлгож байна. Охтууд ч одоо ингээд хэрэглэлээ наашаа цаашаа зөвгөл хөвгүүдээс амар ичдэг. Манай сургуулийн хөвгүүд бол ерөнхийдөө бол их нь ойлгодог болсон байна. Өсвөр насны 6-аас 12 дугаар ангийн охтуудад өөртөө сурсан мэдсэнийг одоо түгээхээр ингэж хичилсэн байгаа. Хэрэглээ яаж наахаа мэддэг байсан. Хэрэглээ яаж хэрэглэх, хизээ ирдэг, хідээс хэдэн насны оронд ирдгийг мэддэг байсан болохоор тэрийг маш сайн ойлгож авсан. Ер нь ихтэй хэрэглэлгүй явдаг байхгүй юу? Ягаад тэгэхээр өөрийнхөө биений мэдээ эрхийг мэддэггүй докторж байгааг болохоор нөхөрч хөө эрүүл мэндийн эрх гэж юусэн мэддгүй юм байлээ. Тэрийг мэдэж авсан. Ийм эрх байт юм ээ. Тэгвэл хэрэг надад тамих юм болох юм бол би энэ эрхээ ингэж өөрөө хамгаалах хэрэгтэй байна гэдгийг ойлгож авсан. Өсвөр насны охтуудад ер нь нэлийн асуудал гардаг. Хинт хандхаа яхаа мэддэггүй. Манай сургууль дээр ариун цэврийн хэрэглэлийн автомат машин тавигдаад 600 охинд чипэн тараагдсан байгаа. За тэгэд ерөнхийдөө бол энэ сард 3 удаа авах хэрэгтэй байдаг. Охтууд маань яг одоо ингээд бүр яг биений мэрснээс хойш бүх хугацаанд биш яг ингээд мартах санах үе гардаг штеп. Тэр үедээ хэрэглэх боломжтой. Манайх одоо илүү орчин үеийн технологичсан болохоор чипээ уншуулад сард 3-ыг л авах боломжтой. Энэ нь одоо бүх хүнд хүртээмжтэй гэсэн үг. Энэ машин тавигдаад миний яг анзаарч байгаа яг манай ангийн гадаа тавигдсан болохоор анзаарч байгаагаар одоо танихгүй ч гэсэндээ охтуудын маань хандлага бүр амар өөр болцсон. Мэдхгүй нэг эн чи ингэж ажилтдаг штеп. За минийх ингээд чипанд би өнөөдөр авчираагүй маа чи надад өгч өгөх үү гэж ер нь бол хоорондын харилцаа хандлага нь бүр амар лаг болж байгаа. Амар гоё төсөл хэрэгжүүлсэн үнэхээр их баярлалаа. Энэ бол ингээд октод бидэнд өдөр тутмын ингээд зайлшгүй хэрэгтэй зүйлсийг манай сургуульд ингээд авчирч байршлуулсанд үнэхээр их баярлалаа. Тэгээд энэ сургуульд оруулж хүүхдүүдэд энэ халтай сэдвийг ингээд нээлттэй болгож өгч байгаа нь хэрэг талархаж байна.